Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр багш нь та бүхэдтэй 2-3 бүрдийг тайлбарлан хэлж өгөө. Анхааралтай сайн үзээд бүрдээ сайн жийжлээрэй. За дараах зарнуудыг ажиглая. Нийт хэдэн багц зай байна вэ? Нийт хэдэн багц зай байна вэ? За багцаа тоолъё. 1, 2, 3, 4, 5, 6. 6 багц зай байна. Тэгвэл одоо нэг багцанд хэдэн ширхэг зай байна вэ? Нэг багцанд хэдэн ширхэг зай байна вэ? 1, 2. 2 ширхэг зай байна. Тэгвэл нийт хичнээн зай байгаа вэ? Тоолъё. 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12. Нийт 12 багц. 6-г үржих 2 нь 12 байна. 6-г үржих нь 2. Үүнийг үржүүр гэнэ. Харин гарч байгаа хариуг нь үржүүрийн утга гинэ. За тэгвэл дараах бодлогыг бодъё. 2 хүүхэд дэлгүүрээс тус бүр 3 зай авчээ. Тэд нийлээд хэдэн зай авсан бэ? За 2 хүүхэд дэлгүүрээс 3 зай авсан. 3 зай авсан. За тэгвэл хэдэн хүүхэд байсан? 2 хүүхэд байсан. За тэгвэл хэдэн ширхэг зай авсан бэ? 3 ширхэг зай авсан. За тэгвэл нийт зайг нь болох юм байна. 2-ыг үржих нь 3 тэнцүү 6. 2 3-ийн 6. Нийт тэгвэл 6 зай авчихсан байх нэ. За бүгдээ дэвтэрдээ 2-ыг бүтээгээрэй. 2 1-ийн 2, 2 2-ийн 4, 2 3-ийн 6, 2 4-ийн 8. За багш нь ихний 4 хүртэл бүтээжлээ. За тэгвэл нэг юм ажиглалтаа хэд хариунууд нь хэдээр нэмэгдсэн байна вэ? 2-оор нэмэгдсэн байна. За 2 2-ийн 4, 2 3-ийн 6, 2 4-ийн 8. Тэгвэл 2 5-ыг хэд байх вэ? За үргэлжлүүлээ. Эдгээрээ бичээрэй хүүхдүүдээ. Дараах бодлогыг би дааж бодорой хүүхдүүдээ. За амар найздаа 6 алимыг 2 2-оор нь өгөв. Хэдэн найздаа өгсөн бэ? Амар найзууддаа 6 алимыг 2 2-оор нь өгөв. Хэдэн найздаа өгсөн бэ? За амар 6 алимыг 2 2-оор нь найзууддаа өгсөн. Тэгвэл мэдээж 3 найздаа өгсөн ч 2 2-оор нь 3-ыг үржих нь 2. Тэнцүү 6. 3 2-ийн 6 нэ. Хэдэн багц гадал байна вэ? За тоолоорой. Хэдэн багц гадал байна вэ? Мэдээж 6 багц гадал байна. Тэгвэл нэг багцад хэдэн гадал байна вэ? 3 гадал. За тэгвэл нийт хичнээн гадал байгааг олоорой. 18 гадал. 6-г үржих нь 3 нь 18 юм байна. За 3-ыг үрдийг дэвтэр дээр бичээд бүтээгээрэй. За багш нь эхний 4-ийг бичиж өгье. 3 1-ийн 3, 3 2-ийн 6, 3 3-ийн 9, 3 4-ийн 12. За тэгвэл үүнээс нэг зөв тогтолцоо байгаа. Үнийг сайн ажиглаарай. 3 дээр хэдийг нэмвэл 6 гарах вэ? 3-ыг 6 дээр хэдийг нэмвэл 9 гарах вэ? Модал 3-ыг 9-ийг модал 3-ыг нэмэхэд 12. Тэгвэл 3-ыг үрд маань хариунууд нь 3-3-аар нэмэгддэг байх нэ. За тэгвэл үргэлжлүүлээ. Бичээрэй. Би дааж бодорой хүүхдүүдээ.
хандуулсан сурагчдаа баярлалаа. Цэлгийн хичээлээ сайн үзээрэй. Гэртээ байж дархлаагаа сайн дэмжээрэй хүүхдүүдээ. За дараагийн хичээлээр уулзлаа. Баяртай.